Сайн мэцхан уу манай Монголын сэтгэл зүй сэтгэл зүйн үндэсний хүрээлэн хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнтэй хамтраад гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд сэтгэл зүйн тестийн онцлогоонд суурилсан зөвлөх үйлчилгээг үзүүллээ. За зөвлөх үйлчилгээнд маань Улаанбаатар хот, Налайх, Дархан хотын 11-ээс 18 насны гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд хамрагдсан. Эдгээр хүүхдүүдийн маань 90% нь хөвгүүд байна. За энэ маань өөрөө юуг илэрхийлж байна гэхээр хөвгүүдийн хувьд гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр эрсдэлтэй байсаар байгааг илэрхийлж байна. Ерөнхийдөө манай судалгааны нийтлэг үр дүнг хараад үзэх юм бол энэ дөхвөн ам зүйн нийтлэг 2 үндсэн бүлэг ажиглагдаж байгаа. За нэгт нь болохоор яаж юм гэхээр амжиргааны төвшин сайтай айлын хүүхдүүд харьцангуй мансууруулах, бодис хэрэглэх, аливаа зүйлд донтох төрлийн гэмт хэрэгт холбогдчихно. Нөгөөтэйгүр амжиргааны төвшин сул айлын хүүхдүүд мансууруулахаас бусад төрлийн өөр бусад гэмт хэрэгүүдэд холбогдож байна. Гэвч эдгээр гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө онцлоход тусламж хангалттай хэмжээнд байхгүй байсаар байна. Гэтэл эдгээр хүүхдүүд тухайн хэрэг үйл явдалтай холбоотой зөөр зургийг нүдэндээ харах, цаашид яахаа мэдэхгүй байх, тайван сууж чадахгүй байх, шүн унтаж чадахгүй байх, цочирдох, шокийн байдалтай, депресд орсон тохиолдлууд маш их байсаар байна. Бүхэл бүтэн тухайн үйл явдал болсноос сарын дараа хүртэл эдгээр хүүхдүүдэд салгансан, айсан, цочирдсан эдгээр шинж тэмдгүүд байсаар байгаа нь өөрөө энэ хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж ямар шаардлагатай байгаа вэ гэдгийг бидний судалгааны үр дүн харуулж байгаамаа. За Монгол улсад 2018 оны байдлаар 956 гэмт хэрэг насан туршаагүй хүүхдээс гэмт хэрэгт холбогдсон байгаа. Эдгээрээс 295 хүүхэд шүүхээр ял шитгэгдсэн байна. Бидний үзүүлсэн зөвлөх үйлчилгээний үр дүнд юу ажиглагдж байна гэхээр нийт гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн маань дийлэн хувь буюу 70-80% нь ямар нэгэн байдлаар хичээл сурлагын хоцрогдолтой байгаад байна. За тэгвэл энэ маань өөрөө юуг илэрхийлж байгаа нь хичээл сурлагын хоцрогдлоос үүдэлтэй хүүхдэд хичээлдээ явах дурггүй болох, сургуультай явах сонирхолгүй байх, чөлөө цагаа гадуур явах, за өөр бус зүйлд холбогдох, гэмт хэрэг аливаа эрсдэлтэй зүйлд холбогдох, уруу татагдах тэр хандлага үүсэж байгаамаа. Бидний зөвлөх үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 70% нь ямар нэгэн байдлаар хичээл сурлагын хоцрогдолтой байгаад байна. Гэтэл энэ маань өөрөө ихэвчлэн ганц бие эцэг ихтэй өрхийн амжиргааны төвшин доогуур өнчин болон хагас өнчин хүүхдүүдэд илүүтэйгээр ажиглагдаж байгаа 30% нь суралцсан бэрхшээлтэй байгаад байгаа. За тэгтэл суралцсан бэрхшээлээс шалтгаалаад хүүхэд аливаа хичээл сурлагаас хоцрогдох, хойшлогдох, сургууль завсардах, цаашлаад 19 настай хүүхэд уншиж чадахгүй байх. 7 дугаар ангийн хүүхэд 2 дугаар ангийн хүүхдийн тоо бодож чадахгүй байх гэх мэтлэн бэрхшээлүүд үүсч байна. Энэ маань өөрөө сургуулиас завсардах үндсэн нөхцөл болоод цаашлаад энэ тухайн хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдох үндсэн суурь нөхцөл болж байна гэж бид үзэж байгаа. Бидний үзүүлсэн сэтгэл зүйн зөвлөгөө сэтгэл зүйн онцлогоонд суурилсан зөвлөх үйлчилгээний үр дүнд дараах арга хэмжээнүүдийг бид заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. За нэгдүгээр гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг зайлшгүй үзүүлдэг байх хэрэгтэй. Онцлогоог сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг үзүүлэх шаардлагатай. Эдгээр хүүхдэд үүссэн тухайн хэрэг явдлаас үүссэн байцаалтын үе шатанд явагдаж байгаа тэр сэтгэл зүйн дарамт, шок, депрессийг бид нар зайлшгүй оншилж тэнд тохирсон тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байна. За хоёрдугаарт эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд сэтгэл зүйн төлөвлөгөө тусламж үзүүлэх. Өөрөөр хэлэх юм бол бид гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг эрт оншилж, тухайн хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлж, тухайн хүүхдүүдийн танин мэдхүй оюуны ур чадварыг тодорхойлж, түүнд чиглэсэн сургалтын арга зүй боловсронгуй болгож хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ маань өөрөө тухайн хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх нөхцөл болж өгч байгаа. Манай улсын хувьд өсвөр насны хүүхдүүд дээр эрт үе дээр энэ тухайн хүүхдийн танин мэдхүйн онцлог чадвар юу юм? Тухайн хүүхдийн сонирхол нь юу юм? Сэтгэл зүйн онцлог чадварт суйрлаад тухайн хүүхдийг яаж хөгжүүлэх юм? Тэр чиглэлээр ямар мэрэгжил эзэмшүүл тухайн хүүхдэд тохиромжтой вэ гэдгийг эрт үед нь онцлох нь өөрөө хүүхдийг сонирхолгүй, дур сонирхолгүй, хичээл сургуулиас залхах, завсардах, цаашлаад ирээдүйдээ итгэлгүй болох, нийгэм рүү буруу замаар орох тэр бүх
бүх зүйлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Тийм учраас бид манай боловсролын байгууллага ялангуяа хүүхдэд эрт үеийн онцлогоо, танин мэдхэн чадварын онцлогоо, оюуны чадварыг, сонирхлыг судлах, уншилж мэдэх түүн дээр чиглэсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж тухайн хүүхдийг аливаа эрсдэлт, зан үйл, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна гэж үзэж байна. За дөрөвдүгээр ганц бие ээж аавууд, өрхийн амьдаргааны доод түвшинд байгаа эцэг эхчүүд, за тухайн эцэг эхчүүдэд хүүхдтэйгээ тулж ажиллах боломж харьцангуй хязгаарлагдмал байна. За тийм учраас энэ эцэг эхчүүдэд мөн зөвлөгөө тусламжийг зайлшгүй үзүүлэх шаардлага тулгарч байна. За хамгийн чухал бидний асуудал бол юу вэ гэж үзэх юм бол тэгэхээр энэ суралцсан бэрхшээлээс үүдэлтэй хүүхдүүд сургуулиас завсардж байна, сургуулиас хаягдж байна, хол одоо тусгаарлагдж байна гэсэндээ энэ бол яг найдваргүй хүүхдээ эсвэл энэ цаашаа ингээд угаасаа гэмт хэрэгт өртөөд ах юм байна. Ямар ч бид нар одоо үйлчлэгээ үзүүлэх боломжгүй юм байна гэдэг зүйлд хүргээд байгаа учраас бид нар аль болох эрт тухайн хүүхдийн суралцсан бэрхшээлийг уншилж тэрэнд чиглэсэн тусгай арга зүйгээр сургалтыг явуулж байж тухайн хүүхдүүдийн хичээл сурлагын хоцрогдол, суралцсан бэрхшээл бусад үе тэнгийнхнээс хоцорж байгаа тэр хоцрогдлыг нөхөж гүйцэх замаар хүүхдийг боловсролт их шамруулах, цаашлаад гэмт хэрэг аливаа зан үйлд, эрсдэл зан үйлд холбогдохоос урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгааг бидний судалгааны үр дүн харуулж байгаамаа.